сайн бацгаана уу? Намайг жаргал гэдэг. За миний хувьд гэх юм бол 2019 оноос хойш ер нь бол арилжаа сонирхож байгаа. За ер нь бол бүтэн цаг арилжаач юм биш. За ажлынхаа хажуугаар сонирхлоор арилжаа гэдэг. За миний хувьд гэх юм бол скальпер ажлын хажуугаар хийж байгаа болохоор ер нь бол цаг зав ер нь баг зарцуулдаг гэх юм уу. Тийм болохоор яг арилжаанаар зарцуулж байгаа цаг маань ер нь бол бага учраас богино хугацаанд яг стап үрцэн үед бол арилжаанаар л цаа явдаг. Скальпер арилжаан дээр стап авлих. Ер нь бол арилжаанд орохын өмнө бол стапа бүртэл хүлээх шаардлагатай. За тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу арилжаанд оролцох шаардлагатай. За арилжааны үед гэх юм бол миний хувьд бол сонирхлоор байдаг. За яг анх арилжаа хийсэн шалтгаан гэх юм бол илүү мэрэгчлээ маань ойролцоосон гэх юм уу. Санхүүгийн чиглэлээр ажилладаг болохоор. За чаленжийн үед гэх юм бол яг өмнө нь бол өөрийнхөө дансны дээр ч юм арилжаа хийж эхэлжсэн. Тэгээд фандын данс сонгогдсон шалтгаан гэх юм бол нэгдүгээрт нөгөө шалгуурууд байгаа рүүлүүд. Тэр нь ерөнхийдөө арилжаачдыг бол илүү зорилготой, сахилга баттай арилжахад тусалдаг. Сахилга бат төлөвлөгөө ер нь бол арилжааны хамгийн чухал. Нөгөө арилжаачийн хувьд толгордог зүйл гэх юм бол нэгдүгээр мэдээж нөгөө их ус хөрөнгөний асуудал байдаг. Фандын хувьд гэх юм бол ерөнхийдөө арилжаачдын хөрөнгө оруулалтын асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэж өгч ороод байгаа баталтай. Нэмээд шалгуурууд нь бол арилжаачдыг сахилга баттай төлөвлөгөөнийхөө дагуу арилжахад нь ер нь бол тусалдаг. Ер нь бол хамгийн чухал сэтгэл зүй гэж харж байгаа. Яагаад тэгэхээр яг төлөвлөгөөнийхөө дагуу арилжаанд оролцохоос өмнө сэтгэл зүй бол нэг өөр. Яг арилжаанд орсны дараа яг арилжаа явж явах үед бол хүний сэтгэл зүй бол эсрэг савлаатай байдаг. Тэгэхээр яг арилжааны нээсэн үедээ хүн ямар сэтгэл зүйтэй байх вэ гэдгээс бол би арилжааны үр дүн маш их хамаардаг гэж үзэж байна. Сонирхол юм болов. Тэрнээс яг нөгөө яг орлогын яг гол их үсэр гэж бол арилжаад сонирхлоор байдаг болохоор нэгдүгээр нь бол төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Төлөвлөгөөнийхөө дагуу арилжаанд оролцох гарах. Нөгөө талдаа сэтгэл зүгөө яриж зүгүүдэх шаардлагатай. Тэгэхээр сэтгэл зүй бол арилжааны өмнөх болон арилжааны явц гэж би бол хоёр ангилах дуртай байдаг. Тэгээд арилжааны явцад бол хүний хувьд яг сэтгэл арилжаачны хувьд бол сэтгэл зүгөө удирдахад бол хамгийн хүнд хэцүү байдаг. Тэгэхээр арилжааны үед сэтгэл зүгөө удирдах гол хэрэгсэл бол арилжааны төлөвлөгөө. Тэгэхээр арилжаандаа төлөвлөгөөтэй оролцоорой. Мотфорекс болон Мотфандын арилжаачдаа бүгд нь амжилт хүсье.